Эрүүл байна уу? Эмч сан юу? Тэгэхээр энэ удаагийн лайваар та бүхэнд захын артерийн судасны эмгэг гэж юу хэлдэг? Тэр эмгэгийг яаж уншилдаг? Хэрхэн урьдчилан сэргийлэх эмчлэг талаар та бүхэндээ мэдээлэл олох болно. Ялангуяа захын артерийн судасны эмгэг бол хүмүүс тэр бүр мэддэггүй бидний гар хөлөнд очиж байгаа артерийн судас бол их уян налархаа байдаг. Энэ төрлийн эмгэгүүд ихэвчлэн чихрийн шижүүн өвчнөө хүндрэл эсвэл 65 наснаас дээш настай хүмүүс тамхи их татдаг. Аль эсвэл өгтөсөсний солилцооны өөрчлөлт юм уу, удамшлын нөлөөгөөр захын судасны эмгэгтэй хүмүүс бас тодорхой хэмжээгээр ажиглагдчихж байгаа. Тэгэхээр энэ захын судас гэдэг маань одоо бидний гар хөл рүү очиж байгаа артерийн судасны тодорхой хэмжээний өөрчлөлт юм уу, нарийсэл юм уу, бөглөрөл юм уу, энэ өөрчлөлт маань захын судасны эмгэгийг үүсгэдэг гэсэн. Тэгэхээр энэ захын артерийн судасны эмгэг бол одоо тэр судас очиж байгаа жишээлбэл бидний хөлөнд бол одоо артери феморалис буюу гуйны артер цааш аваад өвдөгний артер болгоод өвдөгний артерээс цааш салаалаад хөлийн хурууны үзүүр хүртэл одоо цусан хангамж очиж тэр эдис ялангуяа тэр хөлний хөндлөн судал булчин цусан хангамж одоо аваачснаар бид нар хөндлөн судал булчин нагших эсвэл тэнд байгаа үе холбоос маань цусан хангамж авч тижил авах хүчил төрөгчөөр хангагдахын тулд энэ артерийн судас маань тижил өгдөг гэсэн. За ингээд энэ артерийн судас эсвэл гарных гэдгийг та мэдэн тийм артерийн бронхалис юм уу эсвэл энэ бугуулгын артер маань цааш салаалаа тохоо шуу тэгээд бугуу гар үзүүр гэх мэт артерийн судас маань очиж цусан хангамж өгч яадаг. Бид нар үүнийг сайн мэддэг тийм пульс оксиметр ингээ хуруундаа зөөхөр хүчил төрөгчийн сатурац маань 90-с дээш заадаг, тодорхой пульсац маань орж ирдэг. Бүр сайн мэдвэл энэ артери радиалис буюу энэ шууны артерийг бид нар тэмтрээд минутанд одоо хэдэн удаа зүрх цохилж байна. Цусан хангамж ирж гинүү гэдгийг бол мэддэг гэсэн. Тэгэхээр энэ артерийн судасны тусламжтайгаар одоо гар болон хөлөнд одоо цусан хангамж очиж маш одоо чухал үйл ажиллагааг гүйцэтгэхэд тижэл болон хүчил төрөгчөөр хангаж идэг гэсэн. Тэгэхээр энэ хөл болон гарыг бид нар захын мөчөд буюу энэ мөчтэй артерийн судасны эмгэгийн талаар энэ удаатай өгүүлэх болно. За тэгэхээр зүрх судасны эмгэгтэр бид нар ингээд л эмчт үзүүлэх болгон зүрхний шим өвчтөө, титэм судасны өвчтөө, артерийн даралт хэсэг өвчтөө, тархины судасны нарийсалтай ч юм уу, тархины судасны эмгэгтэй хүмүүс голчлон нэг хэд хэдэн зөвлөгөө өгдөг. Нэгдүгээр тамхинаас гарах хэрэгтэй, тамхи татаж болохгүй. Хоёрдугаар өөх цусны солилцооны алдагдлаа засах хэрэгтэй. Өөх буюу холестерин, бага нэвтрэлтэй липидийн хэмжээг хэвэн болгох ёстой. Гуравдугаарт болохоор чихрийн шижүү өвчин маань энэ өвчний том эрсдэл хүчин зүйл өөрөө болдог. Тийм учраас чихрийн шижүүний өвчний одоо хүндрэл маань өөрөө энэ артерийн судасны хатуурал буюу өөрчлөлт эмгэг учраас сахараа сайн хянах ёстой. 3 сарын дунд чинь одоо 7-оос доош ядаж байх ёстой. Хяналт хийх ёстой. Гэх мэтчлэн маш их зөвлөгөө өгдөг гэсэн. Тэгэхээр энийг яг бид нар маш сайн яг яаж нөлөөлдөг талаар энэ захын артерийн судасны эмгэг дээр та бүхэн дээр. Тэгэхээр энэ артерийн судас бол та бүхэн мэдэнтэй. Одоо ихэвчлэн улаан ангиур төрсөлдөг. Яагаад гэвэл хүчил төрөгч болон жилийн буцааг аваачдаг оксигемоглобинаар баяцсан учраас улаан хөрнөгтөө тод харагддаг гэсэн. За венийн судас бол ихэвчлэн окси биш карбоксигемоглобинаар баяцсан учраас ихэвчлэн одоо улаан хар хүрэн дүүнхтэй байдаг гэсэн. Тэгэхээр энэ артерийн судас одоо энэ эрсдэл хүчин зүйл гэдэг зүйлийн нөлөөгөөр энэ судас маань дотор давхарганд гимтээд судас хатуурал үүсээд энэ дотор давхарга маань зузаараад энэ судасны сөв буюу диаметр голчин хэмжээ нарийсч болмаар бөглөрөх ч юм уу хүнд зэргийн нарийсл. За ингээд ирэхээр эд эрхтэнд очих ялангуяа тэр гарын үзүүр, хөлөө үзүүрд очих цусан хангамж багасдаг. Үнийгээ дагаад хөл гар их хүүтэн байдаг. Хоёрдугаарт нь одоо алхах юм уу, булчингийн одоо хөдөлгөөн дасгал хөдөлгөөн хийхэд булчин илүү их хэмжээгээр хүчил төрөгчтэй жилийн буцал шаарддаг учраас тэр зүйл маань
одоо энэ нарийнсан захын артерийн судасны эмгэггүй үед бол төдийлөн цусан хангамж аваачдаг учраас одоо хөлийн ирээн булчингаар өвдөх, чинэрч өвдөх гэх мэт шинжүүд илэрдэг. Тэгэхээр энэ эрсдэл хүчин зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаад та бүхэнд ойлгуулахад бид нар тамхинаас гар тамхи татах зүйл байхгүй, агаарын бохирдолтой бүс нутагт бага бай. Ер нь энэ мөн чанар нь бол энэ артерийн судасанд урсж байгаа цус маань хими ямар нэгэн одоо бодисоор бохирдсон нөхцөлд энэ цуснд агуулгаж байгаа одоо судасны дотор давхаргыг одоо тодорхой хэмжээр цочроосноос болоод энэ судасны дотор давхарга эндотелиэс цочорч олмоор энд ингээд өөх нь тов руу үүссэн тэр нь ингээд өрөвсөл дөртөө янз бүрийн одоо хитээсэлтэлт юм уу эсвэл хувралд орох юм уу иймэрхүү байдлаар тархлаа урлан өрөвслөө урлыг өрнүүлээд байгаа. Тэгэхээр бид нарын татж байгаа тамхи маань одоо уушчихны тусламжтайгаар утаа маань уушхинд ороод тэгээд энэ агаарын солилцоог хийв учраас хэлбэрхэн нэтрээ цуснд маань одоо тэр никотин тамхинд агуулгаж байгаа янз бүрийн химийн бодис тэр шаталтын үр дүнд үүсэж байгаа нөөц төрөгчийн дутуу эсэл хүхэрлэхий азот эсэл хүндэлмэт гэх мэт одоо бүхий л одоо шингэж болох ёстой бүхэл зүйл маань цусан шингэдэг. Ингээд цус маань янз бүрийн одоо эдгээр бодисуудыг агуулад ирэхээр энэ маань эдэрхтэн болгонд хүрдэг. Энд одоо никотин агуулсан бол тархинд очоод тэр никотин маань үйлчлэгээ үзүүлээд симпатик мэдрэлийн тоонус нэмэгдээд баг зэргийн одоо таашаалч юм уу те тааламжтай мэдрэмж төрүүлдэг гэсэн. Яг үүнтэй адилхан энэ тамхины одоо шаталт үр дүнд үүссэн нөөц хүчлийн дутуу эсэл хүрлэхий азот эсэл хүнд металл янз бүрийн химийн бодисууд маань энэ судасны хааныг тодорхой хэмжээр цочросоо л байдаг гэсэн. Энэ бол 1-2 тамхи татдаг биш олон 10 жил ингээд үргэлжлээд ирэхээр энэ судасны эндотелиэс маань гадны одоо тэр химийн бодис дандаа цочрох хариу урвал үзүүлснээс болоод одоо өрөвслөө урвалыг өрнүүлэх эрчимтэй одоо судас сатурал бий болоход нөлөөлж эхэлдэг. Үүнээс гадна хэрвээ өөх тосны илүүдэл бол энд ингээд тодорхой хэмжээний өөхөн зурвас буюу ингээд одоо судасны дотор давхаргад одоо өөх тодорхой хэмжээгээр одоо очоод гараа тэгжээж одоо энэ чөлөөт орж гардаг байдаг. Энэ маань одоо энэ химийн бодисоор одоо энэ эндотел доторх давхаргын энтема давхаргын эсүүдээ цочросноос болоод судас маань тов руу болж одоо нарийсах юм уу эсвэл энэ бүлүү үүсэх бөглөрөх юм уу эсвэл энэ судасны өөрчлөлт маань гүнзгийрдэг гэсэн. Тийм учраас л энэ тамхиг одоо болох хэрэгтэй агаарын бохирдолтой бүс нутагт амьдрахгүй байх хэрэгтэй л гэж хэлээд байгаа гэсэн. За хоёрдугаар зүйл нь болохоор өөх тос солилцоогоо хянах хэрэгтэй. Ялангуяа монгол хүмүүс бол өөх тос одоо идэх хандлагатай байдаг. Хоол хүнсэн ч хүртэл одоо хансан өөх тосоор баялаг байх ёстой байдаг. Аргагүй л дээ энэ яад болохоор биеийн хүчний ажил хийх дандаа ингээд өөхтөд асал хөдөлгөөн хийх эсвэл эрсдээс уур амьсгал зохицохын тулд дулаан их үүсгэх шаардлагатай болдог. Энэ мэтчлэн бидний одоо хоолны соёлд бол яалтчгүй одоо тэр энерги их булгийн их хэмжээгээр агуулсан өөх тосыг бол хэрэглэхээс одоо зайлшгүй шаардлагатай болдог. Гэтэл орчин үед бол одоо бид нар дээр үе шиг тийм мөнхийн хөдөлгөөнд оршдог, цэвэр агаарт байдаг. Одоо тэр эзэн өөх тосоо бид нар зарцуулж, илчлэгийг энерги болгон хуургаж ажил хөдөлмөрлөлтөд зориулдаг байсан бол орчин үед бол энэ зүйл өөрчлөгдөд байна. Нэгдүгüүрт нь бол хөдөлгөөн багыг хийж, идэвхтэй асал хөдөлгөөн хийхгүйгээс болоод энэ цуснд бол одоо байнга л өөх тос ингээ хансан концентрацтай байгаад байдаг гэсэн. Хоёрдугаарт нь болохоор ийм маань зарцуулагдаж алга болтгүй маргааш зарцуулагдаж алга болохгүй гаднаас орж ирээд байдаг. Энэ нь тэгээд улмаар бид нарын биеийн жин нэмэгдэх, таргалтыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болоод байдаг. Тийм учраас одоо сүүлийн үед бол яалтчгүй энэ одоо гаднаас орж ирж байгаа өөх тосны хэмжээг тодорхой хэмжээр багасгахаас өөр аргагүй болдог. Яг бол нэгэн л бид нар зарцуулж чадахгүй учраас гаднаас орж ирж байгаа хэмжээг л багасгаж ээж энэ цуснд одоо агуулгаж байгаа судасны дотор цуснд агуулгаж байгаа өөх тосны хэмжээ багасгадаг. Энэ ингээд өөх тосны хэмжээ ихсээд ирэхээр яадгүй гэхээр энэ маань ингээд эдис болгонд ингээд энерги их болов учраас тодорхой бага молекулд нэгдлэх учраас энэ судасны дотор давхрууд орж гараад өөхөн зурвасыг үүсгээд байж байгаа. Хэрвээ хэдий ч нэ цуснд өөх тос ихсэн төдий хэмжээгээр өөхөн зурвас буюу энэ судасны дотор давхрууд өөх тос хуримтлагдах магадлал нэмэгддэг гэсэн. Тийм учраас одоо өөх тос их хэрэгэлдэг хүмүүст бол судас сатурал буюу зах артерийн судасны эмгэг үүсгэх эрсдэл одоо тодорхой хэмжээгээр нэмэгддэг гэсэн.
За 3 дугаар хүчин зүйл нь бол чихрийн шиж өвчин байдаг. Энийг бол та бүхэн надаар хэлүүлдэг мэддэг. Яагаад гэвэл өөх төсний оронд одоо нүүрс буюу глюкоз цусд нь мөнхийн одоо өндөр концентрацтай байдаг. Энийг бид нар одоо хоол хүнс юм уу аль эсвэл одоо дасгал хөдөлгөөн хийж зарцуулж иж багасгадаг. Гэтэл энэ глюкоз одоо их хэмжээгээр байснаас болоод энэ ингээд зурамтгай одоо шин чанартай бас ингээд глюкозжуулах шин чанартай мөн одоо эсэлдүүлэх шин чанартай учраас одоо суц сатуурал эрчимтэй үүсгэхэд бол эрсдэл болж нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр одоо чихрийн шижин өвчнөд бол энэ суцсны хатуурал суцсны өөрчлөлт үүсэх эрсдэл 2-оос 4 дахин нэмэгддэг гэсэн. За 5 дугаарт нь бол бас нэг нөлөөлөх том зүйл бол өрөвсөл байдаг. Өрөвсөл яадаг вэ гэхээр бид нар ханаад томоотоос ковидор өвчлөө хоол ангийн одоо байнга өрөвсөн гэдэг маань цуснд одоо тэр өрөвслийн стокийн одоо тодорхой концентрацтай эргэлдээд л байдаг гэсэн. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр энэ суцсны энтима давхаргыг одоо цочроогоо өрөвслийн хариу урвал өрнүүлэх юм уу өрөвслийг эрчимжүүлэх олмоор энэ суц татварлын тов руу бэхжиж суцсны өөрчлөлт үүсгэхэд бас эрсдэл хүчин зүйл болж идэг гэсэн. За 5 дугаартан бол артерийн гипертенз гэдэг артерийн даралт гэсэх өвчин. Энэ яадаг вэ гэхээр суцсны хананд үзүүлж байгаа даралт их байх тусам суцс маань одоо хэвийн хэмжээнээс илүүтэйгээр одоо эмгэг өөрчлөлтөнд орох магадлал нэмэгддэг гэсэн. Жишээлбэл одоо склероз болж хатуурах, энтема давхар бол одоо гинтснээс болоод суц сатуурал эрчимтэй явагдах ялангуяа энэ жижиг артериол суцснууд бол илүүтэй гэмтдэг тийм учраас артерийн гипертенз санагддаггүй хүмүүст бол одоо өөрөөр уураг алдах юм уу эсвэл энэ нүдний хараанд өөрчлөлт өгөх юм уу гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг гэсэн. Бүр цаашлаад тархины суцсны одоо харвалт үүсэхвэл өөрчлөлт үүсэхвэл харвалт үүсэх хүндрэлийг дагуулдаг гэсэн. Эдгээр хүчин зүйлүүд одоо нэгдээд энэ бидний хөлний артерийн суцсыг нарийсгах юм уу одоо өөрчлөлтөнд хүргээд идэх гэсэн. Олмаар энэ хүндэрсэн нөхцөлд одоо энэ тов руу маань хаарах юм уу цуурах юм эсвэл бүлэн хэлбэржээд энэ суцс ингэ бөглждөг. Ингээд ирэхээр одоо мөчтөд бол одоо цочмог хэмжээний шим үүсдэг гэсэн. Олмаар энэ маань ингээд эмчлэхгүй үр дүнтэй эмчилгээ бий болохгүй болмаар хөлний хүндрэл ус чөлөө тайруулах харамсалтай тохиолдолд ажиглагддаг. Энэ захын артерийн суцсны эмгэг маань аажмаар суцсны нарийсэл ихсээд байвал бас хөлний хүндрэл болох магадaltaй байдаг гэсэн. Тийм учраас энэ захын артерийн суцсны эмгэх ийм шалтгаан, ийм эмгэг жамын нөлөөгөөр захын артерийн суцсны эмгэг үүсдэг. Энэ нь ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэхээр одоо 3-4 хөл шинж тэмдэг гэдэг. Нэгдүгээрт нь бол ингээ гар хөл ингээ хүүтэн байдаг, дулаацуулсан жамархан одоо хүүтэн болоод байдаг. Энэ нь яагаад гэвэл захад цусаангамж очихгүй учраас одоо хүүтэн болох шин чанартай байдаг. Хоёрдугаарт нь бол өвдөлт үүсдэг. Ялангуяа одоо эрийн булчингаар одоо бацалсан өвдөлт юм уу, тиймэрхүү өвдөлт үүсдэг. Яагаад гэхээр энэ цусаа хангамж хүчил төрөгчийг хамгийн их хэрэгэлдэг зүйл бол хөндлөлт булчин байдаг. Ялангуяа ачаал үед алхах гүүх үед бол энэ булчингаар зангирч бацалж өвддөг гэсэн. Улмаар одоо 10 минутаас дээш болоод ирэхэд цусаа хангамж арай гайгүй болоод эхлэхээр өвдөлтөө аажин багасдаг гэсэн. За 3 дугаарт бол одоо бидний одоо артерийн суцыг тэмтрэх одоо зүйлэр мэдэж болно. Жишээлбэл шүүний артер тэмтрэх юм уу, шилб одоо тэр шагаан артерийг тэмтрэх байдлаар захад одоо цусаа хангамж ирж гэнэ үү гэж мэдэх боломжтой. Бүр болохгүй бол одоо энэ пульс оксиметраар хөлний үзүүр юм уу, гарын үзүүр тавихад сатураас 90-с доош багасах юм уу, эсвэл пульсад орж ирэхгүй байх тохиолдол ажиглагддаг гэсэн. За тэгээд бас нэг шинж тэмдэг нь бол одоо хөл гимтэх юм уу, гар гимтэх юм уу, энэ үед одоо тэр тухайн артерийн суцны эмгэггүй үед бол энэ захад цусаа хангамж багасны улмаас идгэх одоо өрөвсөлийн үйл явц алга болоход одоо удаашралтай байдаг. Тийм учраас одоо механикаар гимтэх юм уу, халдвар орсон, өрөвссөн нөхцөлд эдгэрэлт бол удаашрдаг. Ялангуяа чихрийн шижин өвчнөө үед, хөлний хүндрэлийн үед бол ихэвчлэн ажиглагддаг гэсэн. За тэгэхээр ийм шинж илэрдэг. Үнэхээр одоо захын артерийн суцны эмгэг байх магадaltaй гэж сэжиглвэл яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд бол бид нэр одоо шагаа бугалганы индекс буюу ингээд бугалганы артерийн даралт, хөлний артерийн даралт маань их зөрүүтэй ажиглагддаг. Яагаад гэвэл захын артерийн суцны эмгэг болмоос тухайн артерийн суцсанд бол даралт үүсэхгүй, сатурац унсан байдалтай пульсаж сайн биш болдог. Ийм учраас одоо эдгээр шинжилгээнд өөрчлөлт эхэлдэг гэсэн. За эдгээр шинжилгээ өөрчлөлтөө бол нэмж одоо бид нар хэд хэдэн шинжилгээ хийж оншилдог. Нэгдүгürt нь бол хит аваа, доплертоо хийж захын артерийн суцс маань цусаа хангамж хэр очиж байна.
ямар нэг эмгэг өөрчлөлт байна уу, нарийсэл бөглөрөл байна уу гэж үздэг. Ялангуяа олон жил тамхи татсан, даралтаа хиндаггүй 65-аас дээш настай хүмүүс ихэвчлэн ажиглагдана. Дээрээс нь чихрийн шижин өвчнөд хүмүүст ихэвчлэн ажиглагдана. Дээрээс нь одоо титэм суцсны эмэгтэй юм уу, тархины суцсны эмэгтэй хүмүүст хөлийн артер, захын артерын суцсан эмэгс нь бол бас ажиглагддаг гэсэн. За ингээд ирсэн нөхцөлд бол нэмэлтээ бүр нарийн одоо наривчлсан шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл одоо тосгогчтой компьютер томограф хийж артерийн судсан дээр бүглэрэл байна уу, нарийсэл байна уу гэж үзэх боломжтой. Дээрээс нь ангиографийн шинжилгээ хийж тэр артерийн судсан тоцгож шахаад бүглэрэл байна уу, нарийсэл байна уу гэж үздэг. Дээрээс бас наривчлсан шинжилгээ хийж үздэг гэсэн. За эдгээр шинжилгээ хийж ерөнхийдөө оншилдог, илрүүлж мэддэг гэсэн. За эмчилгээний явцад бол та нар одоо энэ эрүүл мэндийн боловсрол олгох, мэдлэгийг дээшлүүлэх лайв учраас бас эмийн нэрийг төвлөрүүлэн хэлмээр байна. Ер нь бол зоглон 4-5 бүлгийн эмийг бол хэрэгэлдэг. Нэгдүгüүрт нь бол цус шингэлэх буюу те бүлэн үүсгээс сэргийлсэн эмүүдийг бол эмчт үзүүл зохих тунгаар хяналтанд байж уух шаардлагатай болдог. Хоёрдугаарт нь бол одоо тэр суд сатуурлын үйл явцыг бууруулахын тулд сахараа маш сайн хянах хэрэгтэй болдог. Гуравдугаарт нь бол өөх тосны сэлцээний эмэрлийг багасгахын тулд статин буюу өөх тос муу өөх тосыг цуснд бууруулах үйлчилгээтэй эмүүдийг хэрэгэлдэг. Дээрээс нь даралт одоо хянах эмүүдийг хэрэгэлдэг гэсэн. За эдгээр эмүүдийг бол одоо зонхлон хэрэглэх боломжтой байдаг. Дээрээс нь нөгөө бодоод хоёр мэс заслын арга байдаг. Нэг нь суцсан дотуур гаргаар одоо тэр нарийсэлтэй хэсгийг баллоноор тэлэгж тавих арга. Эсвэл ингээд суц залгах мэс засал байдаг. Өөрөөр хэлбэл хиймэл суц юм уу, венийн суц аваад тэр нарийсэлтэй хэсгийг энд нарийсэл байвал энэ хэсгээс энэ хэсэгт аваачих байдлаар суц залгах мэс засал гэдэг. Иймэрхүү байдлаар одоо захын артерийн суцгийн эмгэгийг эмчлэх гэж оролдож байна. За энэ эмгэгтэй хүмүүс яах вэ гэхээр саяны 4 төрлийн эмийг бол одоо эмчтэй үзүүлээд хяналтанд байгаа дууг шаардлагатай. Хоёрдугаарт нь цэцэг арчилж байгаа юм шиг өөрсдөө маш сайн хөлөө арчилж, эмээ ууж хяналтанд байх шаардлагатай гэсэн. Тэгжээж энэ одоо захын судасны артерийн судасны эмгэг хүндрэхгүй, улмаар бөглөрөхгүй, улмаар хөлний хүндрэл үүсэхгүй байдаг гэсэн. Ингэжж бид нар одоо хөлний хүндрэл үүсэхгүй учраас хөлөө тайруулахгүй юм уу тэр эмгээс одоо сэргийлэх боломжтой болдоо гэсэн. Тэгэхээр сүүлийн үед бас нэг анхааруулж хэлмээр зүйл юу вэ гэхээр бид нар одоо кето хоол гэж хэвчлэн одоо нэг хэсэг шуурсан. Тэр юу вэ гэхээр тодорхой өөх тос, нүрс ус ер нь агуулаагүй өөх тосоор баялаг хоол хүнсийг хэрэглэдэг байсан. Энэ нь одоо хөлний хүндрэлийг үүсгэхэд, захын артерийн судасны эмгэг үүсгэхэд бас эрсдэлтэйгээр нөлөөлж эхэлсэн. Яагаад гэвэл нүрс усаа багсаж ингээд өөх тосоо ихсэгдэг. Энэ нь одоо би хэлсэн те өөхөн зурвас маань нэмэгдээд энэ захын артерийн судас нарийс улмаар одоо хүндрэхэд бас эрсдэлт хүчин зүйл болж нөлөөлж эхэлжсэн. Тийм учраас одоо нотлохын суурилсан ангаах ухаанд одоо кето хоол, өөх тосыг одоо замбраагүй хэмжээ хэрэглэхийг бол хориглодог. Хоёрдугаарт нь өөх тосыг бас ор үндэсгүй хэрэглэхгүй байж болохгүй. Яагаад гэвэл энэ маань одоо тодорхой хэмжээний энерги их болог, дээрээс нь янз бүрийн дааврын нийлэгчлэлтэнд оролцдог. Дээрээс нь бидний одоо эсэм мембраны бүтэц олон зүйл маань өөх тостой холбоотой байдаг. Тийм учраас зохистой хэмжээгээр л хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ захын артерийн судасны эмгэгтэй бол өөх тос бууруулах буюу статин бусад төрлийн эмүүдийг хэрэглэнэ. Аль болох л өөх тос одоо бага нэвтрэлтэй опиоидууд холестерин гэж ярих муу өөх тос цусна бага байх тусмаа л одоо захын артерийн судасны эмгэг үүсэх магадлал бага л гэж үзэж байгаа. Иймэрхүү л одоо эрсдэл хүчин зүйл, эмгэг жам, оншилгоо, эмчилгээ иймэрхүү зүйл байдаг. Тэгээд та бүхэн таалагдсан бол одоо яг хүмүүстэй хүргэх талаар лайвыг маань шеэр хийж туслаарай. Тэгээд асуух зүйл байвал миний бие бол асуултанд хариулахад дуртай. Тийм учраас асуух зүйл, сонирхсон тодруулах зүйл байвал та бүхэн комент хэсэгт бичээрэй. За тэгээд 100 гаруй өвдөх нь ямар учиртай вэ гэдэг 100 гаруй бол олон төрлөөр өвдөж болно. Жишээлбэл захын одоо 100 гарны одоо механик юм уу одоо өвдөлтийг үүсгэдэг рецептор цочрсноос болоод жишээлбэл те 100 гараа гинтээ хийн үед бол өвдөн, дээрээс нь захын мэдрэлийн эмэггүй үед өвдөн, зүрхний
өвдөлт үед дагаж өвдөн. Үнэхээр одоо захын 100 гар нартарын судасны эмггүй байвал бас өвдөн гэсэн. Тэгэхээр энэ 100 гар өвдөд байвал ерөнхийдөө зүрх болон мэдрэлийн эмчт үзүүлэх хэрэгтэй болов гэж миний бие зөвлөмөр байна. Тэгээд эмч нь үзээд зүрх одоо судасны талын эмгэг байна уу, мэдрэлийн талын зүйл байна уу, зүрхний улмаас 100 гарлуу дамжиж өвдөж гинэ үү гэдгийг бас тодорхой хэмжээгээр хэлэх байхаа гэж хэлмээр байна. За тэгээд өөр асууж тодруулах зүйл байвал та бүхэн бичиж асууж болно. За тэгээд Монгол хүн 81 насны Монгол бүрт төрт гарыг гэдэг ураатай энэ лайв өндөрлөж байна. Тэгээд та бүхэн эмч намайг дэмжээр байвал лайк, шеэр хийж Монгол хүнд сайн хүргээрэй. Ягаад гэвэл Монгол хүн өөрөө эрүүл мэндийн боловсрол сайн мэдлэгтэй байвал өөртөө тохирсон эрүүлгийн маягаа уралдаж урт наслах одоо боломжтой байдаг шүү. Бүр эмчин таалагдаад дэмжиж байвал энэ эрүүлгийн маягийг интерном болон одоо энэ Facebook хуудас дээр чат бичих байдлаар холбогдож авах бүрэн боломжтой шүү. Тэгээд уншаад үзээрэй. Та бүхний эрүүл мэндийн төлөө одоо бичиж Монгол хүн 80 нэмэх наслах болтугай Монгол бүр тэтгэврт гарах болох болтугай гэд энэ номыг бичээд энэ лайвыг цуврал байдлаар хийж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд эмч Сумья миний би дахиж нэмж хэлэхэд энэ лайв бол зүгээр нэг ингээд одоо өөртөө байгаа юм зүйлүүд одоо гэхээсээ илүүтэй бид нар энэ одоо нотлохоон сүрүүлсэн ангаа ухаан үдийг хүртэл хөгжөхтэй ямар зүйлийг сайн гэдэг оншилгоо имчилгээнд одоо хэрэгжилж байгаа тэр зүйл дээр хөвчлэн тулгуурлаж яригдж байгаа учраас та бүхэн эрх ашигтай энэ төр гэхээсээ илүүх зөвөр ойлгож авах гэх ухаанаар хандаж эрүүлгийн маягаа урлаж 80 нэмэх наслах болтугай. Тэгээд энэ удаагийн лайв инхүү өндөрлөж байна. Баяртай.